Манай улс арматурын импортод жилбэр 150 орчим сая доллар зарцуулдаг. Гэтэл бид дотоодын хэрэгцээнийхээ тодорхой хувийг хангах хар түмгэлгийн үйлдвэртэй билээ. За харамсалтай нь Дархан аймаг дахь уг үйлдвэр өнөөдөр зогсон байдалтай байна. За нэгэн цагт уг үйлдвэрийг амжилттай удирдах дотоодын зах зээлийн 65 орчим хувийг хангаж байсан Гамболдтой түмгэлгийн үйлдвэр тойрсон асуудлаар бэлтгэсэн тодруулах ярилцлагыг одоо үзүүллээ. За 1990 онд сайд нэрийн зөвлөлийн тогтоол гараад одоо яг зах зээлийн эдийн засгийн яг нэг шилжилтийн цаг үед тэгээ Японы хөрөнгө оруулалттайгаар энэ үйлдвэр баригдах шийдвэр нь гараад 1994 оны 7 дугаар сард үндсэндээ үйл ажиллагаагаа эхэлсэн байдгийн. За суурилагдсан төслийн хүчин чадал нь бол жилдээ 100 мянган тонн төмөр ган бүтээгдэхүүн гаргах ийм хүчин чадалтай. За харамсалтай нь 2006 он хүртэл энэ үйлдвэрийн бол одоо хүчин чадлын ашиглалт бол 30 хүрэхгүй хувьтай явж исэн. Би 6 онд очисон. Тэгээ одоо бүх менежментийн баг бид нар арга барил бүх юмаа өөрчлөөд үндсэндээ жилийн үйлдвэрлэлийн хэмжээг бол төслийнх нь хүчин чадлын 88% нь хүргэсэн. За нийт зах зээлийнхэн бараг 65%-ыг дангаараа хангадаг болсон. За ийм хэмжээний том өөрчлөлт хийжсэн. За нэг ёсны бол одоо намайг 3 жил хагас ажилласан цаг үеэс өмнө болон хойно бол энэ үйлдвэрүүл дахиж бол тийм хэмжээнд ажиллаагүй. Тэгээд одоогийн нөхцөл байдал дээр бол ямар ч одоо зах зээлийн хэрэгцээтэй байгаа арматур төмөр гэдэг юм уу бусад одоо энэ бүтээгдэхүүнийг бол огт хийхгүй байна. За тэр үед бол одоо бидний тэмцэл цуглаан янз янзын нөхцөл байдлаар олж авч ирсэн нөгөө үндсэн түүхийд болох төмрийн хөдрийн орд газар болох Сэлэнг аймгийн нутагт байдаг. Одоо төмөртэй хостуул Дархан аймгийн нутагт байдаг төмөртлөхөө гэж энэ орд газруудыг бол одоо би санаачилж манай баг хамт олон энэ нийтлээ одоо маш ууггүй зүтгэж 3 шатны шүүхээр явж жагсаалц суглаан хүртэл зам амын хаажээж энэ хятадын нэг хувийн компанид эзэмшигдсэн байсан орд газруудыг олж авчирч ирсэн. Энэ бол Монгол улсын хувьд бол хамгийн том төмрийн хөдрийн нөөцийн орд газар. Одоо бас л 5 толгой оюутлогоо гэж ярьдагтай адилхан энэ бол нэлээд том ийм мөнгөнд үнэтэй ийм том стратеги ач холбогдол бүхий ийм том одоо төмрийн хөдрийн орд газар байсан. За харамсалтай нь энэ бол одоо 2009 онд намайг одоо энэ үйлдвэрийн одоо маш өндөр үр ашигтай ажиллуулж явах цаг үед бол одоо өөрчлөөд тэгээд энэ дээр одоо тийм концессийн гэрээ гэдэг иймэрхүү арга зал зохиогоод одоо металлургийн үйлдвэрийн цогц үйлдвэр барих санхүүжүүлэх менежментийн багт өгөх гээд байна гэдэг ийм нэрийдлэр өнөөдрийн худалдаа хөгжлийн банк нээзэн авсан. За харамсалтай нь энэ хүн бол өөрөө хөрөнгөө гаргаж концессийн гэрээндээ заасны дагуу металлургийн үйлдвэрийг барих хугацаа 10-аад жил өнгөрлөө. Энэ хугацаанд бол бүх хугацаа амлсан зүйл бүх юм зөрчигдөх битгий хил. Дээр нь энэ улсын төрийн одоо нийт ард түмний өмчийн үйлдвэрийг буцаад улсынх нь хөгжлийн банкнд барьцаанд 150 сая доллар барьцаанд тавиад авсан байх жишээ нь. Ийм том одоо ловер заллын хийхээс гадна өнөөдөр хүртэл 10-аад гаруй жил нөгөө төмрийн хөдрийг эсэлэнгээс түүхийгээр нь зүгээр ачаал хятад руу зарж байна. Бидний хар төмөрлөгийн үйлдвэр юу яагаад одоо яг өнөөдөр ажиллаж чадахгүй байгаа даа. Тоног хөрөмч нь хуучирч эсвэл одоо сая таны хэлсэн шиг гадагшаа ингээд түүхийдээ алдаад байгаа учраас одоо түүхийд болчиход байна. Тэгээ энэ нөгөө хувиа ботсон нэг хүний одоо залдиж лөөвөрдөж авсан менежмент тэр худалдаа хөгжлийн банкны эзний менежментийн л одоо үр гай шүү дээ. Тэр бүс нутагт өнөөдөр би байхдаа 300 ажилчинтай үйлдвэрийг 1200 ажилчинтай болгож ирсэн. 1200 ажилчин гэдэг чинь өөрөө өндөр цалинтай 1200 ажилчин гэдэг өөрөө эдийн засаг макро эдийн засагт шууд нөлөөлөх хүс хэмжээний ийм том одоо үзүүлэлт. Энэ 1200 өндөр цалинтай ажилчид гэдэг чинь өөрөө Дархан аймаг, Дархан хотын хэмжээнд ямар их хэмжээнд одоо амьдрал ах уу эдийн засагт нөлөөлөх үү? Худалдаа авах чадварт нь нөлөөлөх үү? Гэх мэтчлэн ингээ үзэх юм бол эн чинь өөр бодлого байхгүй юу? Гэтэл энэ дээр чинь үйлдвэрлэлийн эдийн засгийн үр өгөөжийн бодлого биш. Нэг хүн зөвхөн халаасаа зузаатгах, түүхий эдийг хямдханаар зарж хятад руу өөрөө тэр ашигт кармаалах ийм л бодлого явж байгаадаа үдэд өнөөдөр тэр үйлдвэр үндсэндээ зогссон. Зүгээр нэг нойтон баяжуулах үйлдвэр гэдэг нэг нэрийдэлтэй юм олон жил хийгдэж байна. Тэр нь зүгээр нэг дүр үсгэх хэмжээнд нэг үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн гаргаж байгаа нэмэн үрт үүсгэж байгаа юм юу ч байхгүй. А үйлдвэрлэл өнөөдөр үндсэн
өөрийнхөө бүтээгдэхүүнүүдийг бол огт гаргахаа болцсон. Арматур эднэр та нар мэдж байгаа. Энээс үүдэж ч гэсэн та нар бас энэ сурвалжлагыг хийж байгаа бах. Өнөөдөр энэ бол ийм эмгэнэлтэй байдалд орсон. Төлөөлж байгаа тэр улсын их хурлын гишүүн орон нутгийг төлөөлж байгаа. Энэ хууль хяналтын байгууллагууд ерөнхий сайд, ерөнхийлөгч нь бүгд дүлий сохор хэлгүй мэт ингээд хувилдааны хэлбэрт ингээд тагчиг байж идэг юм. Илтэд хулгайг ингээд хүлээн зөвшөөрөөл дугаа хийж идэг. Маш харамсалтай. Уг нь бол концессийг хэрэг цуцлаад улс мэдлэлтэй буцаад авах боломж нь бол болцсон байна те хуулийн хугацаанд. Энэ бол өөрөө концесс нь өөрөө зөрчигдөж байгаа байхгүй юу? Би санхүүжилт гаргаад ийм хугацаанд ийм боловсруулах үйлдвэр барьчаа гэсэн. Мөнгөө гаргасангүй харин ч эсрэгээр нь бүр улсаас нэмээд мөнгө авчлаа. Дээрээс нь энэ боловсруулах процесс хийгдээгүйгээр энийг өнөөдөр түүхий зүгээр зараа сууж байна. Энэ ч өөрөө нөө концессийнхаа гэрээ заасан нөхцлүүдэд зөрчигдсөн болохоор энэ гэрээвэл нэгдүгээрт хүчингү болоо хоёрдугаарт тэрийг хийсэн ингэж одоо лөөр булахыг ил тод хийсэн хүн бол өөрөө хуулийн чанга хариуцлага хүлээх ёстой. Манай хууль ердөө л ийм. Харамсалтай нь энэ ингэж хэрэгжихгүй байна. Манай улс жилдээ 240 орчим мянган тонн арматурын одоо хэрэглэдэг юм тооцоо байна. Үүнийхээ 90 орчим хувь нь одоо урд төршөөсөө импортлж байна л да. Тэгэхээр яг дотооддох ядаж нэг 50% нь хэрэгцээг хангая гэвэл ер нь ямархуу хэмжээний одоо өртөг зардал гарах бол төмөрлөгийн үйлдвэр өөрөө хүчин чадлаасаа шалтгаалаад янз янз л да. Энэ дархны төмөрлөгийн үйлдвэр бол 90 онд бол 90 гаруй сая долларын Японы хөрөнгө оруулалтаар барьж байгуулагдчихсан. За яг хөө иймэрхүү хэмжээний хүчин чадалтай үйлдвэрүүд бол дараа нь бол орчин үед бол бас юм айгүй энгийн бас арай өөр хөгжсөн цаг үед бол нэг 15-аас 20 сая долларт ч баригдах боломжууд бол байдгийг. Гэхдээ эн чинь нөгөө хаягдл төмөр боловсруулах нэг өөр төмрийн хөдөр анхдагч түүхийн эдээсээ боловсруулаад ширм хайлаад ган хайлаад ингээд хийх бас нэг арай өөр. Гэхдээ энэ бол өөрөө бүрэн 4-өөс хэтрэхгүй жилийн хугацаанд хийгдэх хэмжээний үйлдвэрийн энэ үйлдвэрийн техник эдийн засгийн үндслүүд, шинээр металлургийн үйлдвэр барих техник эдийн засгийн үндслүүдийг хятадын асар том жилийн хүчин чадал нь суурилгацсан хүчин чадал бараг 20 сая тонны хүчин чадалтай бугтын бол төмрийн үйлдвэр. Гэх мэтчлэн одоо Японы үйлдвэр эднэрээс зөндөө олон тээзүүнд хийгдээд бэлэн болгоцсон ийм үйлдвэрийг одоо тухайн үедээ би хүлээлгэж өгч байсан. Харамсалтай нь л одоо ингээд энэ бол хийхдэггүйгээр өнөөдөр 12 дахь жилдээ ороо явж байна. Ингээ мэдээлэл өгсөн юм баярлалаа. Баярлалаа.